Зам сайн байцгаана уу? Би надад юу ярих гэж байна гэхээр ингээд сос нийгмээс энэ ардчилсан нам руу шилжээд ямар яагаад те онцгойлолттой зарим хүмүүс нь сүрээд архинд ороод те тэгээд муу сургалттай хүмүүс нь сайхан амьдсан гэдэг яг үннийг нэ те гадуур хвчлэн ингээд хоосон зүйл худлаа сургал яваад байгаа шүү байна. Худлаа бодлол яваад байгаа шүү. Тэр би ерөнхийдөө яг үннийг нь хэлчихэ. Тэ. Үнэн нь бол ердөөсөө л нэг юмрхүү. Ажиса онц сурлагтай хүүхдүүд яаж тэнд онц сурдаг гэсэн гэхлээр ерөнхийдөө багш нарын загна, эцэг хэн загна, зодно, багш нь зодно маш хатуу аргаар сурдаг гэсэн. Тухайн хүүхдүүд би урд нь 2 жилийн багш сурагчаа зодхон зөв буруу гэд хичээл биш лекц оруулж 2-3 жилийн өмнө. Тэрнээс хойш аваа нөгөө хүүхдийн хүчирхийлэл болохгүй гэд нэг хэсэг баахан сэдв явагдсан. Гэтэ бид нар багшийн сурагчаа зодхон зөв буруу үедэр би бүр зодхон яагаад буруу гэд юмки бүр маш тодорхой юм хэлсэн байна. Маш ойлгомжтой. Тэгэхээр яагаад юм гэхээр нэгсэндээ соц үеийн хүмүүс яадаг гэсэн гэхээр зодоод бай. Загнаад зодоод тэгээд өгөндөө оруулаад юу чи чинийг сурстаа гэд хүчээр юм заадаг гэсэн байхгүй. Хоцрох юм бол яг гадаа зогсоон зодно ер нь хатуу аргаас суудаг. Мэдээч тодорхой хэмжээнд яг хатуу шаардлага тавих зөв. Гэхдээ бүр арай жоохон хатуу байдаг гэсэн гэж хэлсдэггүй. Арай л хатуу шаардлагатай байдаг гэсэн гэж хэлсдэггүй. Тэгээд ерөнхийдөө хатуу аргаар залгаж байгаа хүмүүс яадгийн гэхээр сэтгэл зүйд нь өөрчлөлт болж байгаа. Одоо нөгөө юу гэдэг үлээ те нөгөө нэг өвд дуулахнтай болгоод нэгсдэ боо шиг болгоод ачдаг гэсэн үг. Сэтгэл зүйн тэр шиг боо шиг өвгөнд оромтгой дуулахнтгай тэгжээ чи ингэж амьдран ингээд бүр ингээд тийм юм ингээд өвгөнд оромтгой болгоод нэгсдэ боо шиг сэтгүүтэй болгож ингээд багаас нь бэлдэх байхгүй. Цэцэрлэгтэн зодно. Хатуу аргаар сууна. Цэцэрлэгтэн нэг зодоод хань жишээ. Гэтэ ер нь бол нөгөө нэг одоо цэцэрлэгээс нь эхлээ зайл зингэдөө ингээл 24-ийн цэцэрлэг гэж байлаа. 24-ийн цэцэрлэгт бол эцэг нь авахгүй хүүхдэд 5 хоног орхичин. Тэгэхээр яг нөгөө багш нарын зөвхөн гарыг харна штэ багш ангийнхаа хүүхдүүдийн тэгүн гот чинь нөгөө хүүхдүүд чинь хоорондоо зодтолтон багш нарыгаа байхгүй тэгээ багш нь эсвэл бас хатуу шаардлага тавина. Ерөнхийдөө ингээд дээд 10 жил чинь өөрөө бас тиймэрхүү хатууд үүснэ. Дээд сургууль чинь бас хатууд үнэхээр ингээд хүнийг 20 гаруй гартал нь баг ингээд дарамтлаа ичиж өсвөр нас бүр дуусаад өнгөрсөн чинь дарамтлаа ичиж байгаа. Тэгээд ажил дээр гараад нөгөө хүмүүс ахаал нөгөө нэг дарамт яг нөгөө нэг юу гэдэг вүлээ. Өвөнд оромтгой зангараа л ажиллаа. Яг үнэн түүхэндээ бол тийм. Тийм үү тэдгээр хүмүүс яг ингээд ажилд орлоо тийм үү. Одоо мэрэж жагаад ингээ онц сураад тэгээд ажилд орлоо. Ажилд орсон чинь яасан юм? Ажилд оронгот нь яасан гэж шууд нөгөө юу хэлж байгаа байхгүй юу? Юу гэдэг вүлээ? Юу хэлж байгаа? Жинхэнэ амьдрал хэлж байгаа байхгүй юу? Амьдралыг харуулхаа. Нэг нэгээ залтан, нэг нэгээ хуурна, нэгсэндээс хэн сэргэлэн амьдэрдэг. Хин залтаа нэмд тийм харуулхаа тэдэнд дутаад эхэлж байгаа. Тэдэнд ганц мэдлэгэл байгаа. Амьдралыг харуулхаа байхгүй. Тэгвэл тэдний чинь хамгийн түрүүнд ихэнх хүмүүсийг нь ашиглаад архинд оруулчих. За чи нэг энийг хийгээд өг гэд гуугаад нөгөө хүмүүс нь хийждэг. Нөгөө гуйлт мөлт одоо юу гэдэг юунаас нь татгалцахаа мэдгүй. Тэгээ амьдралыг харуулхаа болохоор үгүй гэж хэлж чадахгүй. Тэр үе чинь үгүй гэж хэлэхэд чинь хэлдэг хүн баг дургу байлаа шүү дээ. Үгүй гэж хэлэхэд хэцүү тийм. Үгүй хэлж чаддгүй хүмүүс маш олон байлаа шүү дээ. Тэгээ тэрнийг нь дайлуулад ажлаа хийдгүүр нь ажлаа хийлгүүлснийхаа дараа арх өгнө. Тэгээ архинд оруулдаг.
ерөнхийдөө нэг хошин шогийнх нэг товчхондоо бол маш тодорхой харуулсан. Яг гэхдээ миний нэмж ярьж байгаа юм юу юм гэхээр сэтгэл зүйг нь доош явуулаад өөрчлөлтсөн байна. Тэр нөө хичээлдээ муу хүмүүс яагаад амжилтанд хүрсэн? Хичээлдээ муу хүмүүс чинь нөгөө хичээлдээ суухгүй оронд нь ажил хийн, зарим нь яах вэ? Нөгөө эрт амьдралтай танилцж байгаа. Тэгээд зарим нь одоо юу гэдгийг тийм ээ. Ихэнх нь хамгийн гол нь нөгөө дуулууртай зам тэдэнд байгаагүй байхгүй. Ингээ хүн үгэндээ оруулдаг. Чи тэрийг энийг хийхлээр заа гэдээ очиод хийдэг. Айлсуу чи тэрийг энийг хийгээд үгүй гэж хэлж чаддаг. Үгүй гэж хэлж чаддаг. Үгүй. Би өөрөө юм хийж чадна. Зөрүүлж чаддаг. Тийм болцсон болохоор тухайн хүмүүсийн юмтай амжилтанд хүрсэн байхгүй. Тэгээд нөгөө жоохон үгэнд оромтгой дуулууртай хүмүүсээ архинд оруулаад нөгөө үгүй гэж хэлж чаддаг сэргэлэн гарууд чинь тэр үгийн нөгөө онц сурлагтнуудаа одоо нэгсэн доо залиараа дэлгэчихсэн гэсэн үг байхгүй. Амьдралын хар ухаан дээр мэдлэгэн дээр гэсэн чинь амьдралын хар ухаан яг илүү болгонгуудаа нөгөө онц сурлагтнуудаа архинд оруулаад ичиж байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө яг үнэн түүхэн тийм байгаа шүү. Тэгээд миний ажиллаж байгаа, миний бодож байгаа юм зүгээр. Тэгээд ерөнхийдөө мэдлэгтэй гэхээсээ илүүтэй мэдлэгтэй хүмүүс нь архинд ороод англи хэлтэй нэг залгуудаа гарч ирээд би англи би тэдний хэлтэй. Гэхдээ би одоо ингээд годомжинд явж наач гэдэг юм уу, архинд орцооч гэдэг юм уу, тийм хүн яриад байгаа байхгүй. Одоо эмэгтэй хүмүүс ч гэсэн архинд ордог, эрэгтэй хүмүүс ч гэсэн архинд орж байгаа. Тэгээд ер нь бол тэгээд архинд ороод маш олон хүмүүс бол хорвоогийн мөнх бүсэг үзүүлсэн шүү дээ Монголын. Маш олон хүмүүс архинд орсон. Тэгээд ер нь бол нэг өөрсдөө татж аваагүй жоохон гинэн гарууд нь тэгээд архинд ороод тамхинд ороод тэгээд яасан маа тэгээд ер нь бол яг энэний ерөнхийн нэг гол түүх нэг юм хөө байгаа шүү гэж хэлчихье. За тэгээд өнөөдөр чинь 2024 оны 11 сарын за 29 болчихлоо одоо. За тэгээд энэ хүргээд бичлэгээ өндөрлөө.